эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдөр хамтдаа тэггий буюу сонс тасгалын тухай ярилцах болно. За тэгээ миний хувьд болохоор хамгийн өндөр оноо авдаг маань бол сонс байгаа. Сая 10 сард өгөөд нэг алдсан. Уул нь бол болдог бол 100 оноо авах төлөвлөгөөтэйс нэг эргэлзсэн алдсан байсан. Ер нь бол мас Монгол оюутнуудыг ажиглаад байгаа сонсгохын оноо ер нь бол өндөр. Сонсох дээр арай илүү сайн хэмжээг ажиглагдсан. За тэгээ сонсох дээр бол нэг их бас өмнөх бичлэгээр ярьсан зүйлсүүд ихэнх нь байгаа учраас тийм их зүйл бол нэмж ярихгүй. Яг одоо юун дээр анхаарах уу, яаж хийх үү гэдэг талаар товчхон бичлэг хүргээд миний 4 удаагийн цуврал Солонгос хэлний топ бэлтгэх бичлэг маань ингээд дуусж байгаа. Хамтдаа сонсох дээр юуг анхаарах вэ гэдгээ PPT-гээр харцгаая. За сонсох дээр хамгийн түрүүнд номер 1 анхаарах зүйл маань юу вэ гэхээр будан хариултаа бүгдлэнгөө шууд хажуу талдаа будаж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр топикийн маань хөгжим зогсоход шалгагч багш нар шууд явж хариултын шаблон хураадаг учраас заавал хажуу талдаа буулгаж сурах хэрэгтэй. Тэгэхээр одоо та нар зүгээр хийж байхдаа номон дээр хийж байгаа. Тэгээ шалгалтын өдөр очиод хийгээд будаад явахаар сонсголдоо сонсголч бид нар паузлж чадахгүй, хурдаад харуулж чадахгүй яг автоматар өгдлийг дагаа штэ. Тэгэхээр сандраад цагтаа амжихгүй болчдөг. Тэгэхээр одооноос тест ажиллахдаа заавал хажуудаа буулгаж хуулж явах хэрэгтэй байгаа. За тийх нь бол хамгийн чухал нэгт. За хоёрт мэдээж эхнээс нь дуустал нь сонсож тууштай байх хэрэгтэй. Тэгээд гэртээ ажиллаад ирэхээр хүмүүс чинь сонсож байгаа л зогсоогоол явчихдээ штэ тий. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүдийг хийхгүй байх хэрэгтэй. Яг заавал эхнээс нь дуустал нь явж иж хийж дуусгаж ингэж явахгүй бол сонсоол зогсоогоол ийм амар чөлөөтэй хийж байгаа. Ингээд 50 минут энэ угсаад 10 секундын паузтай ингэж орж өгөөд хийгээд кодлоод явахаар үнэхээр амжихгүй бүр юу болоод дуусч байгаа гэдэг юм болдог учраас анханасаа өөрийгөө хөвшүүлэх хэрэгтэй шүү. Нэмж хэлэх зүйлүүд гэх юм бол мэдээж хариултаа эхлээд уншина. Текст дуусаад 10 секунд яг чимээгүй болдог. Тэр 10 секундэд болохоор дараагийн үгдлээ уншиж явах хэрэгтэй. Тэгээд эхний үгдэл хөгжим дуусахад цуг би хариултаа будаж дуусгаад хоёр дахь 10 секунд хавтар гэлж 4 үгдлээ уншаад текст эхэлж байгаад хариултаа мэдж байгаа хүн чинь арай амархан хийн штэ. Ер нь бол одоо ингээд хамгийн энгийн жишээ би одоо байнга л ярьж байдаг те Монголын түүхийг сонсож дуусны чинь дараа 1990 онд ямар үйл явдал болсон бэ гэж асуух. Эхлээд 1990 онд ямар үйл явдал явсныг бичнэ үү гэж хэлжээ сонсвол хоёр чинь шал өөр. Та эхлээд ерөнхий сонсчих юм бол ерөнхийд нь сонсч нэг байрж авч сонсохгүй. Харин эхлээд хариултаа унших буюу асуултаа эхлээд авчих юм бол яг хэрэгтэй зүйлээ өөрөө байрж авч сонсох учраас эхлээд хариултаа уншихнаас чухал гэдэг учраас гэлц гүйлгэж унших хурдыг өөртөө суулгах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор сонсож амжаагаа шууд алхасгах хэрэгтэй. Энэ дээр манайхан одоо 3-ыг одоо ингэ бодъё те граф бүгд сонсож амжаагүй ижиж юу гэлээгээ бодож явж итэл 4 чинь гүгээ явчин. Тэгээд 4-өө сонсож амжаагүй болохоор дахиад 4-өө дахиад бодно шүү дээ. Сая явчихүгээд. Тэг ингээд 5 гээд араасаа ингээд гинжин хэлхийгээр бүгдийг нь бүтлгүй болгоод буруу болгочлоо. Тэгээд мэдээж топикийн нэг давуу тал чи юу вэ? 50 ажил 2 оноотой бүгд адилхан. Чи 3-ыг зөв хийх гэж байгаа 4-ыг алдсан. 4-ыг хийгээд 3-аа хайсаар яг адилхан. Ялгаа нь юу вэ гэхээр 3-аа хаяад 4-ыг хийсэн тохиолдолд темп алдахгүй. Яг нэг үгдэл дуусаад яарахгүйгээр сонсож хийгээл уншаал сонсож хийгээд явчихна гэсэн. 3-ыг хийх гэж 4-ыг хайсан тохиолдолд болоо явчихаар өмнөх юм бодож байгаад нэгийг дундаа мулталчаар сандралчин ингээ буцаа гарахгүйгээр 2 3 тестиг бол цуг бодлуулаад авчихдаг байхгүй. Тэгэхээр шууд алдсан л бол буудаж хаяал дараагийн хялгаа орсон зүгээр гэсэн. Одоо асуултаасаа шалтгаалаад төвлөр сонсох хэсгээ сонгоно гэдэг. Одоо шинэ Ёжага Иосо Хэндон гэж байна шүү дээ. Эмэгтэй өөрчлөлөд хийх үйлдэл гэж байгаа тийм. Тэгэх юм бол эмэгтэйгийн үгийг маш сайн сонсно. Яагаад тэр хүн ямар нэгэн зүйлийг хийхээс өмнө өөрөө хэлдэг тийм. За би гарч дэлгүүр орчоод ирье гэвэл миний хийх үйлдэл дэлгүүр орох гэх мэтчлэнгээр тиймэрхүү юмнууд анхаарч сонсно гэсэн. За тэгээд өмнөхдөр хэлжсэн илгээ дараас ярьсан те жилдээ нэг удаа өгдөг юм өгөгдөл байдаг гарчгууд. Тэгэхээр эдгээрийг эхлээд шалгалтанд орохоос өмнө бүгдийн сайхан орчуулад ойлгоод чийжлээд авчих. Тийм бол ядаж одоо таамар тэггүй яжирсуу энэ мараа курошипшио гэж яриаг сонсохын оронд гэл довтлоо уншиж явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл манайхан ч нэг эхлээл хөгжим яваал 74 дугаар топик яагаад игээд гэл юм ярихаар нэг тай хүмүүс сонсоод сууж байгаа байхгүй. Тэгээд сонсож суул за бид нар байхгүй биднэрт шабломо энэ хариултаа нэг эрхэн нэхэрсэн байгаа учраас гэлц эхний 2 зураг гүйлгээд хаана юу хийж ингэдэг нь харчаад
3 дахь зураг ажиглаад сууж байгаа хэрэгтэй. Тэгээд текст эхлэхэд гэлц хийгээд одоо нөгөө нэг таамар тэггүй энтер гэж хооронд нь сонсож суух ш угаасаа юу хийгээ би мэдчихэл байгаа штэ. Дээр нь бичээд өгсөн байгаа юм чинь гэлц. За яжерс үнэмар гэл 2 3 үгээ барьж аваад тоотлон уншаа сууж байгаа хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй мэдээлэл сонсож цагаа алдаж болохгүй гэсэн үг. Тэгээд энийг би аль талд орчуулаад явчихъя. За 1-3 болоод ирэхээр хамгийн зөвийн сонгох гэж байна те зурагтай тохирж байгааг нь 4-8 болоод тэгээ өргөжлүүлж хэлэх үгийн сонгох гэж байна. Mar гэж байгаа те. За 9-12 болоод хандун үйлдэлийг сонгох болж байна. За 13-аас 16 болохоор Нэюнга гатангу адилхан агуулгын сонгоно гэж байна. За 17-оос 20 болоод ирэхээр чүншим сангаг намжаа чүншим эрэгтэйгийн гол санаа гэж байгаа учраас эрэгтэйгийн яриан дээр илүү поинтлно гэсэн. За тэгээд 1-ээс 20 хүртэл нэг л удаа сонсогдно. 21-ээс эхлээд 2 удаа сонсно. Гэхдээ нэг текст сонсоод 2 хариулт хийж байгаа учраас ямар ч чанар ялгаа байхгүй. Эхний сонсолтын дээр 22-оо хийгээд хоёр дахь сонсолтын дээр 21-ээ хийн гэсэн. Яагаад ингэж дарааллын сольж хийж байгаа вэ гэхээр адилхан агуулга буюу Нэюнга гатангууд чинь ямар нэгэн толгой арчлуулах шаардлагагүйгээр чи сонссноо шууд буулгана гэсэн. Текстэн дээр 10 цаг гэж илаа өгдөл дээр 9 цаг гэж илаа NoX гэл ингээл явна гэсэн. Нэюнга гатангоо шиг хийхдээ ард нь OX хийж явал айгүй зүгээр гэдэг шүү. Сонсонгоо зүг буруу угаасаа яаж сараадсан болно шүү дээ тэр цаасан дээр чинь. Тэгэхээр зүг буруу аль жоох эргэлзээтэй анхаарлын тэмдэг ч юм уу тиймэрхүү тэмдэглээнүүд айгүй сайн хийх хэрэгтэй. За тэгээд эхлээд нэг сонсоод ерөнхий арам ойлгочих штэ. Дараа нь яг намжаа чүншимсэн гаг нь юу юм гэдгээ арай илүү төгөлдөр сонсно гэсэн үг. За 23-аас 24-ээс яг адилхан. Гэхдээ мэдээж 24-өө эхэлж хийгээд дараа нь намжаага буусрахаагүй нэнжи. За энэ дээр мэдээж нэг поинтлах зүйл юуны тухай ярьж байгаа биш. Яг одоо юу хийж байна вэ гэдгийг поинтлээ шүү. 25-аас 26. За тэгвэл дахиад 26-гаа төрүүлээд хийн. Тэгээд 25 дээр болохоор намжаа чүнсэмсэн гаг. За тэгээд текстэн дээр нь бол намжаа яожал гэдэг үг солиодно гэхээс учиргүй энэ 25 6 дээр шал өөр асуулт орж ирэхгүй. Гэхдээ намжаа гэвэл намжаагийн ярианы төгсгөлийг яриагийнх нь ерөнхий арам тантэрчигтэн сонсно гэсэн үг шүү. За 27-аас 28. Бас 28-аа эхэлж хийн. Нэюнга гатангууд. Тэгээд намжаа бархан идүү. Тэгээд зорилго нь юу юм бэ гэдгийг тодорхойлж хэлнэ гэсэн. Яг ямар зорилгоор энэ тухай яриад байгаа, энэ тухай юм яриад байгаа гэдгийг. За 29-оос 30-аа эхэлж хийн. Адилхан агуулга. Тэгээ 29 дээр болохоор намжаага нүгүнжээ буюу хөвчлэн мэрэгчлүүд орж ирдэг. Ямар юу хийдэг хүн бэ гэдэг талаар орж ирдэг байгаа. За 31-аас 32 болоод ирэхээр ерөнхийдөө бол шууд дараалалаар хийж болно. За тэгээд дээдлийн энэ хэд дээр доотлоо эхэлж хийж байгаа учраас шопломо гүйлгэж бодваа. Тэргээс анхаараарай. За 31-ээс 32 дээр болохоор 31 дээр болохоор чүншимсэн гол санаа. Тэгээ 32 дээр нь болохоор тэдүү. Тэр намжаа тэдүү гэдээ орохоор хандлага ороод ирдэг. Хандлага орж ирэхээр ямар үг хэлдэг, юу орж ирдэг вэ гэхээр одоо энэ хүнийг дэмжиж байна уу, эсэргүүцэж байна уу, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна уу, жишээ татаж ирж тайлбарлаж өөрийнхөө нөгөө нэгээ ятгах байна уу гэх мэтчлэнгээр үйлдэлүүд, үгнүүд орж ирдэг байгаа. 33-аас 34. За 34 эхэлж ийн адилхан агуулга. 33 нь болохоор юуны тухай агуулга вэ гэдэг ерөнхийдөө гол санаа нь юу юм бэ гэсэн санаагаа. За 35-аас 36-гаа эхэлж ийн 35 дээр болохоор түрүүн хэлсэн чинь намжаага муусраагүй нэ. Юу хийж байна. За гих мэтчлэнгээр ингээ хойшоогоо болохоор яг л адилхан агуулгамжинд тавтагдаа авчдаг. Адилхан агуулга тэгээд юу хийж байна, юуны тухай ярьж байна, гол санаа нь юу вэ гэдэг. Тэгвэл адилхан агуулгыг ол гэх юм бол төрүүлж хийн гэдэг ойлголттой болчих хэрэгтэй. Тэгээд дараа нь жоохон толгоогоо ажилуулад юуны тухай ярьж байгаа энэ гол санаа нь юу юм хэмчлэндээ хоёр дахь сонслон дээр өөрийгөө баталгаажуулж хийнэ гэсэн үг. За тэгээд топ өмнөх бидний дугаарууд дээр ерөнхийдөө бол бүтээн задлаад ярьсан байгаа учраас тэггээд бол би нэг их задлаж ярих юу байхгүй байна. Тэгэхээр давтаж яриад явах гэж бодож байна. Тэгээ өмнөх жилийн дугаарын бичлэгэн дээр ороод үзэх юм бол ерөнхийдөө бол бүр яг нөгөө жишээ дасгалуудыг яаж хийх талаар бүр дэлгэрэнгүй тайлбар өгчихсөн байгаа. Хамгийн гол нь төрүүлж уншдаг зуршлаа аягүй сайн суулгах хэрэгтэй. Тэгээд алийг эхэлж хийх вэ, алийг дараа нь хийх вэ гэдэг хуваарлтаа аягүй сайн гаргах хэрэгтэй шүү гэдэг хэлмээр байна. Тэгээд тестүүд ажиллаж үзэх шаардлагатай илүү эсвэл юу яаж хийх вэ гэдгээ харахыг хүсэх юм бол одоо энэ топийн 2 буюу энэ линкэндээ дараад орохоор бүх мэдээллүүд нь сонсох гэд гараад ирэх байгаа. Энэ миний сүүлийн ашиглаж байгаа 2 ном байгаа. Тэгээд hot topic 2 жоохон хэцүү гэхдээ бас hot topic 2-ыг хийгээд үзчих юм бол бас нэлийн тустай болно гэсэн үг байгаа. За тэгээд сонсохын талаар товчхонд мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгээд сонсох болон унших дээр хамгийн гол нь тест ажиллах байдаг, тавтамжтай. Их тест ажиллах нь бол хамгийн чухал гэдэг байгаа.
тэгэхээр та бүхэн бас ерөнхийдөө аль олон тест ажиллаад чихээ онгоолгоод үзээрэй. Бас тууштай яг суугаад ихнээс нь дуустал нь хийдэг зуршилтай болох хэрэгтэй шүү гэдэг бас зөвлөмөр байна. За тэгээд миний энэ удаагийн ингээд 4 бичлэг тань таалагдсан бол та шеэр хийгээд бас хүмүүстэй хуваалцаарай. Бас одоо цаашдаа бас зөвхөн ингээд одоо топо гिचлэг хийгээд зогсохгүйгээр Солонгосын аяллаа тухай, Солонгос суралцах одоо сургалтын боломжийн талаар гэх мэтчлэнгээр олон өөр контентуудын талаар юу бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа учраас энэ дээр гарч байгаа мэдээллүүдийг хараад subscribe дараад одоо миний бичлэгүүдтэй холбоотой комментаас үлдээх юм бол би бүгдэнд нь аль болох өөрхөн боломжоор ингээд хариулж байгаа учраас асуух зүйл, ярилцах зүйлээр комментороос үлдээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд хамгийн 2 дугаар дугаар сиги ороод сигийн дээр нөгөө хүмүүсийг 43 дээр өөрийн гэсэн гарын авлах одоо нөгөө нэг юм самплтай болоод чэйжлээд авчаарэ гэдгсэн хүмүүс маань зарим жоохон ойлгохгүй яах лээ, ямар юу лээ гэж бас асуусан. Тэгээ би яг одоо тэрийг бол хувь хүн өөртөө тохирсныг өөрөө хийгээд тэрийг ярилцаад одоо нөгөө чэйжлээ явах боломжтой болохоос яг одоо би нэг юм өгөөд одоо чэйжлүүлчихвэл одоо баг 2 сарын бүх топ ингээ бүх адилхан хүмүүс адилхан хариутай нэг хуулцсан юм шиг юм болчих магадлалтай. Тэгээд яг ер нь бол тэгээд бас хүний ямиг аваад хуулаад явчихсаас өөрөө нэг юм хийчихвэл бүр нэг нэлээд удаа үлдэхэр юм болохоор тэгээд яг бүр ингээ ихнээс нь дуустал нь тэгж хуулахаар юм бол оруулаагүй. Яг жишээ гэх юм бол одоо иймэрхүү маягаар бичсэн гэсэн үг. Дээд талд одоо өвдлөө харж байгаа доотлол нь ингээ одоо өөр нэг оюутны хийсэн зүйл байгаа байхгүй. Тэгээд тэнгуут эндээс харж агаад одоо энэ цэнхрээр бичсэнд нь одоо хүснэтийнхаа мэдээллийг оруулна. Улаанаар нь одоо байнх хөдөлшгүй мэдээлэл юм те. Иймэрхүү маркаар ингээд нэг 4 график байдаг. Ер нь бол 4 төрлөл гэж ярьсан шүү дээ. Өсөлт, бууралтыг тэгээд дарааллуулах, давуу тал, сул тал гэх хэмжлэгээр ингээд энэ 4 өгдлийг өөртөө нэг гарын авлагтай болчих юм бол бичих бол асуудалгүй. Да сонсох дээр мэдээж түрүүн хэлсэн аргуудыг хэрэглэх юм бол сонсох асуудалгүй. Мөн унших дээр цаг хэмнэх аргуудыг би зөвлөсөн байгаа. Тэднийг ашиглаад цагаан хэмнэх юм бол та хүссэн оноогоо авах бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За миний бүх бичсэн бичлэгүүд ингээ холбоосоор энд ингээ дээр доор гадарч байгаа учраас магадгүй үзээгүй бичлэгүүд ахын бол орж үзээрэй. Тэгээд бүгд 2 сарын 7-ны шалгалтанд амжилттай өгөөд бүх хүссэн оноогоо аваарай гэж хүсэж байна. Баяртай.